Энэ удаад би маш чухал юм ярина. Юу юм гэхлээр хорт хавдар элдийн үнцээ өвчнийг бууруулахын тулд бид юу хийх ёстой, юунаас сэргийлэх ёстой гэдэг бас нэг том шалтгаан болсон. Гадуур битгий хоол гэсэн сэдвийн хүрээнд өнөөдрийн яриа минь эхэлж байгаа. Гадуур хоолсноос олж хүмүүс хорт хавдар элдийн үнцээ өвчин маш их болж байгаа, ихсэж байгаа гэдэг нь баталгаатай үнэн зүйл шүү гэж би өөртөө та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ гол асуудал нь юу юм бэ гэхлээр тэгвэл бид хэрхэн сэргийлэх юм бэ гэдэг талаар би бас бодсон байгаа. Тэрний юу юм гэхлээр өөрснөө японочууд шиг ингээд тийм ээ нөхөртөө ч юм уу хүүхдүүдтэй ч юм уу ингээд эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу завтаа ингээд хоолоо хийгээд хин завтаа ингээд хоолоо хийгээд бүгдээ ч хамахгүй хоолоо хийгээд ингээд савлсан хоолоо ингээд авч яваад ажил дээрээ иддэг, сургууль дээрээ иддэг тийм үү, авч өөрснөөхөө хийсэн хоолыг авч иж иддэг нэг ийм систем рүү шилжихгүй бол монголчууд бид хорт хавдар салахгүй нэ гэдэг юм би өвчлөөс салахгүй нэ гэдэг юм би хэлмээр санагдчихэ. Би зөвхөн хамгийн наацхын нэг хэдэн жишээнүүдээс одоо дуртаад ярина. Тэгэхээр цаашаага хүндрэж явна шүү. Цаашаага хиймээ хортой болж ямар болж сурж байгаа юм бэ гэд хүндрэж явна гэдэг би хэлээ. Эхний удаад би бактери ирнэ. Хотоодны хорт хадрыг хамгийн анхан шатны суулсан бактери буюу хеликобактерийн тухай юм. Заачлан өнөөдөр 2024 12 сарын 7-ны 4 цаг 6 минут болж байна. За тэгэхээр нэг юм багтаа. Монгол байна уу, Хятад байна уу, Солонгос байна уу, Монгол дүүр ресторанууд байгаа. Тэр ресторанд ажиллаж байгаас Монгол байна уу, Хятад байна уу, Солонгос байна уу, огт хамаагүй. Тэд ганцхан юм боддог. Материалаа хэмнэх нэгт, хоёрт өөрснийхөө үйлчлэг хэмнэх. Хурдан ажиллаад дуусгах. Ийм хоёр юм идэв баримталдаг байгаа. Ямар ч ресторан ганц хөвчлээ. Тэгэхээр тэд яадгийн гэхлээр нэгт аяг тавгаа дутуу угаадаг. Халт нэг бохрыг нь арилгахад өгдөг. Тэгэхээр эндээс хамгийн энгийн наацхан чи энэчээс та хоёр төрлийн бактерийг, хоёр төрлийн хорийг та авч байгаа. Зөвхөн энэ аягнаас нь шүү. Зөвхөн аягнаас нь хоёр төрлийн хорийг та бидээ хоёр төрлийн аюулыг та дуудаж байгаа. Тэр нь ямар хоёр төрлийн аюул юм гэхлээр эхнийх нь нэг ийм аюул байгаа. Хеликобактер гэдэг аюул байгаа. Хеликобактераар монголчуудын 80 гаруй хүн өвчлсөн. Бишээ өвчлсөн ч гэжтэй 80 гаруй хүн халдвартай хеликобактерийн. Тэгээд хеликобактерийн халдвартай боллоор яад юм гэхлээр хорт хавдар тусах магадлал өснө. Тэгээд дээрэс нь хеликобактертай хүмүүсээ аягнаас нь хоол идэхэд халддаг. Тэр угаагч аяг шингэнд бэр барахт болохгүй. Тэгээд дээрэс нь гол нь угааж байгаа хүмүүс яадан гэхээр хурдан угаагаад хурдан зайзаад талт нэг бохир нэг альсан шиг харагдан хүндээ аваа чинь нөгөө хүмүүс дээрээс нь шөлтөө хоол ч юм уу хүссэн юм аяглаа тавьчихна. Тэгээ нөгөө давхар химийн хортой нөгөө аяж тавг угаагч шингэн тэ хоолыг өстө та идчихэж байна гэсэн үг. Тэгээд дээрс нь хеликобактертай цуг та ингээд уучж байна гэсэн үг байхгүй нэгсэн доо. Хеликобактерийг дээрээс нь аяж тавг угаадаг тийм хортой шингэнтэй цуг ингээд шөлтөө хоолцгааж идэж байгаа бол уучж байгаа байхгүй. Настай хүмүүс их гол нь шөлтөө хоол хөрхий зайлвал хотод мутаг захиалдсан шүү дээ. Тэгтэл тэд нар чинь ийм хоёр хоолыг хорог тэр дор идчихэж байгаа. Тэгвэл яг нь настай хүмүүс өвчлөлтөөс салахгүй шүү дээ, ойлгомжтой. Тэгээд настай хүмүүс биш байсан ч хэдэн. Зүгээр наацхийн жишээ нэг юм байна. За тэгээд өшөө бүр цаашаа ингээд өшөө бас наацхан архиад бас нэг хэдэн жишээ. Тэд нар нь яад юм бэ гэхлээр нэг ийм юм багтаа. Одоо нөгөө нэг юу байгаа штэ хэл тий. Шавхруу, хүний шавхруу гэдэг. Би одоо чинь за хүмүүс ингээд аяг шаазангаа ингээд гүйцэд сайн угаагаад тий ингээд аяг шаазан угааг чинь яг асуудалгүй угаачлаа гэж бодъё. Тэгтэл дээрээс чинь яг уу гэхээр хүний шавхруу тавьчихж байгаа байхгүй. Би нэг хэсэг хугацааны жилийн өмнө би нэг хүн эргэжсэн юм аа. Ээжигээ эргэжсэн. Хүн ч гэж л ээжигээ эргэжсэн гэх үнэнгээ хэлчихээ. Тэгээ ээжигээ эргэж байгаа үед би яг яажсэн гэхээр
зайлшгүй нэг эмнэлгийн ажилтнууд байгаа хүмүүст ч юм уу одоо юу гэдэг чи хүмүүс нь ч юм уу одоо ингээ хоолноосоо хуваалцсан шүү дээ. Монголчууд чинь нэг тийм уламжлалтай. Тэгэхээр би заавч нэг ширхгийн хоол ч юм уу нэг юм аваачих хэвээр. Ууг нь би бол өөрөө яг хоол хийх юм бол илүү гоё хийчдэг. Ямар ч хоолыг би гоё. Тэгтээ нөгөө нэг тухайн үед чинь нөгөө нэг хийх боломж байхгүй. Завгүй байсан болохоор за хурдхан шиг аваад тэрийг хурдхан шиг тэгхтэй нэг жоохон шууд ганц руу ороод яг аваачаад өгсөн. Аваачаад өгч байгаа. Тэгтээ нөгөө нэг ингээ харж байгаад ганц руу очиод харсан чинь хоол нь яаж байгаа гэж та нар зүгээр ингээ бодоод үзтээ. Уун би нөгөө нэг юу яддаг вэ? Ээжигээ ирэх үедээ дандаа хвчлээ өөрөө хоол хийж аваачдаг байна. Гэхдээ зайлшгүй хурдан хоол аваачих өгөх шаардлагатай. Тэгээ завгүй байсан болохоор нэг удаа ганц руу ч нэг чирхгийн хоол аваачих үгүй гэж бодохгүй. Тэгээ ганц руу орсон чинь яасан гэхлээр хоёр годгонсоо охин хурж ирээ суваа. Гэсэн чинь өмнө нь идчихсэн хүмүүсийн тавгтай хоолт ингээл цаа чирэл нь орж байгаа. Цаа баяг тав гуугаад өмнө одоо ажлын газар нь орж байгаа. Тэгээд нэг хоёр годгонсоо орж ирэл хуургаа тийм ийм авч байгаа. Тэгээд авсан хоол нь аяглагдчихж байгаа. Аяглагдаад эцэг мөч тэр эсэрчлээсээ гарч ирж байгаа хөө. Тэгээд би ингээд харж ирсэн чи гів гидэх нөгөө нэг хаалган ингээд цухигаад ингээд гів гидэх хаалган ингээд хүндээрүүд ингээд автоматар онгоочихгүй юу цаанасаа. Тэгэхээр ингээд харсан чи юу вэ? Миний нүдний хаалганыхаа цаана хүмүүсийн идчихс шахруунаас нь тавж өгч идэггүй шүү дээ нөгөө охтуудын жоо годгонсоо хоёр хөөрхөн охины жоо хоолн дээр пад хийлнэ. Тэгээ нөгөө хоёр охин яг зоолттой хеликоптертай болж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Нэг удаа гадар хоолоход та хеликоптер найдвартай авна. За тэгээд наацхан чинүүд юм байна. Одоо тэгээд цаашаа цаатлын чинүүд наа хятад ресторан ингээд тэгээд солонгос ресторан ер нь ямар ч ресторан байсан айгу хүн харахад айгу цэвэрхэн харагдана. Цэвэрхэн. Тэгээ яг яаж байгаа гэсэн чинь сая нэг интернетээр нэг балер бичлэг байна л та. Тэр ямар бичлэг вэ гэсэн чинь айгу гоё ресторанд айгу өмтэй ресторанд айгу гоё ингээд хүн хоолт идэж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд цаашаа харсан чинь нөгөө хоол хийдэг бүхэл бүтэн тогооны сав байгаа штэ. Тэр дотроо шалаа угааж байгаа байхгүй. Шалаа угаагаж бүх юмыг арчаад тэр савн дотроо угааж байгаа. Монгол хүмүүс ер нь монголч ер нь ямар ч хүн ийм балер юм санаанд нь хэр баг юм орохгүй дээ би л авт хийж бодож. Би бол одоо юу гэдэг юм бэ? Солонгост одоо ажиллаж байгч үедээч тэр солонгост надтай хамт ажиллаж байсан хүмүүс бол баг мэдэн дээ. Одоо би одоо хамт ажиллаж байсан их хүмүүс ингэ нэгэн цөөн ингээд аяглаад аваад байна. Тэгээд тэр нэг аяг маягаа угаахгүй. Би өөр ганцаараа босож бүх аяг өөрийнхөө аяг шаацгуудыг би өөрөө цэвэрхэн болтон угааж байгаа хоолоо иддэг гэсэн шүү дээ. Тэгэхгүй бол тэр аяг тавна гэж бов. Заавал тэр хүмүүс яаж ч идэд идэгсэн тэр монгол хүмүүс нь би бас гайхаад байна шүү. Тэгээд тэр гол асуудал нь юу юм гэхээр тэгэд нэг худлаа яг ер нь манай одоо юу гэх юм хятад хүмүүсийн санаа нэг юм хүүд гэж байна. Хүн харахад нэг жоохон цэвэрхэн дүү юм шиг жүжиг тавьдаг. А тэг яг цагтаа бол айгүй бохор заваа мэдчих ууч гэдэг. Тэгэд миний гол хэлэх гээд санаа юу юм гэхээр бид нэг цэвэрхэн юм идэж явах хэрэгтэй тийм үү? Тэр вок орцсон тэр баялаар шал угаасан шалан дээр өдөржигөө шигсэн. Яа чижиг ийм саунд дотор хоол хийгээ сууж бодоход огт сүрж байгаа байхгүй. Вот энэ юу вэ гэж бодсон. За тэгээд тэр одоо үлдсэн гол хэсэг рүүгээ орё заа. Одоо ахаад гол хэсэг рүү. Тэрний юм учраас нөө дахианы мах чигэртэй ингээд үхрийн махтаа ингээд янз бүрийн ингээд одоо гой хоолнууд байгаа маа одоо орчин үед гой хоолоо зөндөө гарсан. Тэдний хоол амтлагчд нь өөрснөө нийл хор сахар орлуулагч тийм юм та ийм та дээцрийн хорнууд
хорнуудыг бид өндөр үнэтэйгээр худалдаж авч идээд байгаа байхгүй. Хор өөрөөр хэлбэл би ч биш л дээ. Монголын ард түмэн ингээд зовлонгоо одоо юу гэдгийг ингээд зоосоор худалдаж авна гэж нэг хүмүүс яриад байгаа шүү дээ. Мөнгөөр худалдаж авна гэдэг. Одоо зовж олсон мөнгөө нэгсэн доо мөнгөөрөө ахаад өөртөө нэмж өвчин зовлон худалдаж аваад байгаа байхгүй нэгсэн доо. Нэг иймэрхүү юм болчиход байгаа. Тэгээд гол нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэл тэгээд дээрээс нь тийч чинь хамгийн муу махаар юм. Бүр мууцсан махтаа байна ингээд хэрэлжсэн хүмүүс зөндөө байгаа манай Монголд. Ганц чинь ийм мууцсан махаар юу гэж хоол хийж идэг. Энд чи одоо арай юм гэд ингээд хэрэлтэн. Яг хамгийн муу давсаар хийн, хамгийн муу ногоогоор хийн, хамгийн муу амтлагчдаар хийн, хамгийн муу тосон чам. Одоо би зөвхөн нэг пиршги юм уу хоошор зур гаднаас аваад идлээ штэ. Тэгэхэд тосных нь ихгүй амт дараад ингээд амд ингээд бодлоо байгаад ингээд мэдрэмж ингээд байгаад идэг муухай би тэгээд бодлоо. Тийм болохоор би хоошор пиршги хийхээс жоохон цааргалдаг болсон. Шудрагтай ажиллах. Энийг жоохон мэдрэмтгий хүмүүс л мэдэрдэг юм байна лээ. Ер нь бол жоохон ингээд хотод сайн мэдрэмтгий одоо юу гэдэг ингээд тийм ээ. Тэр хорт тосыг сайн мэдэрдэггүй хүмүүс бол мэдрэхгүй ингээд тухайн үед зүгээр л идэл яваад байна. Харин жоохон мэдрэмжтэй хүмүүс нэр идчихлээр нэг хор амтагдаж байгаа зүйл мэдрэгдэн заяа. Зүгээр хор. Хоошид пишний тосол зүгээр нийл хор. Тиймэрхүү байдаг. Тэгээд дээрэс нь тэр хоолнууд нь хортой амтлагч явагдаад дүүрэн. Тэгээд дээрэс нь нөгөө хүмүүсийн муу энерги шингэж байгаа. Ямар муу энерги гэхэлээ нөгөө ажлаа хурдхан шиг хийгээд дуусгах юмсан, хурдхан шиг хийгээд дуусгах юмсан энэ гисэн тэр ядарсан байл тэр хоол хийж байгаа үнийх нь бас муухай энерги шингэж байгаа. Тэгээд ер нь бол одоо юу ч гэмээр юм дэ тийм ээ. Жохон иймэрхүү одоо олон төрлийн тэгээд дээрэс нь одоо цагаан будааг хүртэл одоо ингээ дутуу гаадаг гэж байгаа шүү дээ. Дутуугаагаал агшаагаал тэгэл хүмүүст хоол өгдөг гэж байгаа. Тэгэхээр чин тэнцээ чин цагаан будааг чи би урднаас сонсч ирсэхгүй. Гүйц тугаахгүй бол нөгөө нэг хиймэг хортой байцууд бас цугларсан байж байгаа гэж сонсч ирсэн. Нөгөө нэг одоо хортон шавж устгах ч гэх бодисуудыг цацчихдаг юм байна шүү дээ. Тэгээд тэрнийг ингээд гүйц тугаах тусмаар арилждаг. Тэгээд би бол яг хоол өөрөө яг хийж иддэг хүнийхээ хувьд юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр цагаан будаг гүйц тугаагаад агшаахлаар гоё болт гэдгийг би бол мэддэг. Бага шүү гэдгийг би бас давхар хэлж байна. Дээрээс нь эрүүл мэнд чи тусдаа шүү гэдэг бас нэг юм давхар зөвлөмжийг би бас өгчий гэж бодлоо. За тэгэхээр ер нь бол биш дээ. Гол асуудал нь юу юм гэхээр гадуур битгий хооллоо. Тэгэхээр бид яах ёстой юм бэ гэхээр ердөөсөө бид нар ажиллах боломжтой л бол хоолоо өөрсдөө хийгээд аяглаад аль савнд хийгээд пакетлаад аваа явдаг бол ядаж гачиртай талгач бай, бүүргэрч бай. Ядаж нэг тиймэрхүү юм аваад явдаг болёо л гэж хэлж байгаа. Гэтэ бүүргэртэй хям битгий оролцуулаарай. Хэрвээ эрүүл хооллыг гэж хүсэж байгаа бол яг хям майнус кетчуп энэ төр яг амттай л да. Гэтэ яг гадуур хоолж ийсний орд баг тэрнч баг шулуухандаа дийлчиж магадгүй шүү. Гэтэ миний харж байгаагаар аль бол хоол одоо хачиртай талхандаа заавалчгүй муу юм оруулахгүй өөрснийхөө хүссэн зүгээр бислэг юу гэдгийг өөрснийхөө хүссэн масахаа ингээд сайхан хамтлаад ингээд өөрснөө хачираа явуулчих болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний харж байгаагаар нэг тиймэрхүү санаа байна. Тэгээ юу гэдгийг гэхээр өөрснөө хоолоо авч явах боломжоор нь ажлын албан байгууллагууд ч хангамаар байна. Улсын төрийн байгууллагууд ч бас энд байна. Энэ системээр нь ажилчдаа хангамаар байна. Ингэвэл манай Монгол улсын тодорхой хэмжээд бас өвчлөл буурнаа гэж би найдаж байгаамаа. Тэгээд ер нь бол Helicobacter гэдэг чинь баг бусгаад арилдаггүй, угаагаад арилдаггүй тийм нэг бактери гэж байгаа шүү дээ. Аягаал одоо юу гэдгийг тийм ээ. Аяг халбаа монголчууд чинь дээр хавж явдаг ингээд сайхан уламжлалтай шүү дээ. Өөрийн гэсэн тусдаа аягтаа, тусдаа халбахтаа айл дурангуудаа өөрийнхөө хоол аяал сайн аяалж өгч бол өөрийнхөө аягийг өгдөг. Тийм ээ. Тэгж уудаг тийм уламжлалтай байдаг шүү дээ. Одоо тэр уламжлал байхгүй болсноос хойш болоод
Ерөнхийдөө монголчууд тэр чигээрээ ерөнхийдөө хеликобактертай хотоодны хорт тавдраар л дээгүүр барьд эзэлж байгаа байхаа гэж би одоо бодож байгаа. Энэ мэдээллүүд бол ерөнхийдөө бол одоо юу гэдэг юм тийм ээ. Бач олон жилийн өмнөөс бол яригдж иржсэн асуудлууд гэдгийг би бол хэлж байгаа. Гэхдээ гол миний хэлэх гээд байгаа санаа юу юм гэхээр энэ уламжлалыг одоо сэргэх тийм бичлэг бол YouTube дээр бол алга. Тэгэхээр би яг ч анцаар яг YouTube дээр энэ бичлэгээ байцуулаад тавьчаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ч 2024 оны 12 сарын 7-ны 4 цаг 20 минут болж байна. За тэгээд энэ үргээд энэ бичлэг өндөрлөё. Тэгээд монголчуудаа эрүүл энх байцгаая, урт тасцгаая хэмээгээд энэ бичлэг өндөрлөё.